Хоол, найз, баримын зэрэг зохиолуудыг бичсэн Тринити зохиолчийн дараагийн шинэ аимшигын зохиол болох Арын байшингийн эмэгтэй. Ийм бүгд бүтэн хувилбараар орлоо. Арын байшингийн эмэгтэй. Зохиолыг бичсэн Тринити. Дуу оруулсан Б. Оргилволд. 2025 он. 8 дугаар хэсэг. Амттай хоолны үнэр хамар цоргиход би сэрв. Ухаан алдсан уу эсвэл унтсан байсан уу бүү мэд. Ямар тач эцэст нь сэхэ орхон орлоо. Хэр удаан ингэж орчлонгоос тасарч орхисноо мэдэхгүй байгаа ч ямар тач халуун буужгсан би маань жоо хөнгөрчихсөн байгааг анзаарв. Орон дээрээ тогойлдон хагас үндийж өнөө хөвчтө хөлөн харвал хавдар нь буусан юм алга. Халуун бууснаас биш хөлийн өвдөлт бол хэвээрээ л байгаа юм байна. Зочны том өрөөний хавьд хэн нэгний алхах хөлийн чимээ сонсогдно. Магадгүй зориг ирсэн болов уу хэмээн бодож босхийг завдан байтал эхнэр минь аяхтай хоол барьсаар унтлахын өрөөнд ороод ирхэн тэр. Тийм ээ, үнэхээр л эхнэр минь. Би нүдэндээ итгэж ядлаа. Тэгээд хүү марлаа. Хайрт минь. Чи минь хизээ хүрээд ирв? Хэмээн уулга алдан асуув. Оц чинь холбогдохгүй таг болчгоор чинь удаж төвцөнчгүй яарад хүрээд ирлээ. Тэрэн ч зүв болж. Ямар байдалтай байгаагаа харж гинүү? Чи их удаан унтлаа. Унтаж байгаа чинь сэрэй гэж бодсонгүй. Угаасаа сэрээгээд чи сэрхэргүй бүх унтаж байсан. Халуурчсан байгааг чинь хараад санаа зовж байла. Ингээд ер нь юу болов вэ? Өнгөрсөн 2-3 өдөр юу л болчихв та. Арын модонд алхаж яваад хөлөө юг болгочихсан. Тэрнээс болоод л ингээд халуурч хүлээрээ байгаа хэрэг. Гэхдээ миний гарт энэ санаа зовх хэрэггүй те. Чи минь ингээд ирж гисэн байгаа нь л надад хангалттай хэдэгрэл. Зол завшаан болж байна. Яахаараа ингээд жаахан хүүхд шиг өөрийгөө бэртээчихдэг байна. Маа, ямар тач нэг сайхан шүл уучих. Огтуд минь яасан давгүй юу? Маш сайн. Тэдэнд санаа зовх ямар ч хэрэггүй. Тэд байх ёстой газар аваа. Одоо бол зөвхөн чамдаа санаа зовж байна. Хэл чимээ өгч чадаагүй туучлаарай. Гар утсаа гээж гиснээс л боллоо. Уг нь би чамайгаа нэгэнт гадаадд очсных дахиад хэдэн өдөр сайхан цугаалж байгаа дээрээсэ гэж хүссэн юмсан. Хайртай хүн нь сураг чимээгүй болчхоор бүсгүйхэн цугаалаад явж ийн гэж юу байх вэ? Сэтгэл санаа минь нэг сайхан уужрах шиг болж урт гихчин санаа алдлаа. Халамжтай сайн ихнэртэй байна гэдэг юутай завшаантай хэрэггүй. Хэмээн бодсоор би түүний өгсөн аяхтай хоолыг амтархан идэв. Хамаг биеийн хар хөс цодгож буцаад л хүнжилдэн шургалаа. Эхнэр минь чухмал цагаан олж иржээ. Сэтгэл санаа минь дээрдэж, амьдрал минь буцаад хэвийн голдролдон орж байна. Эхнэрийн өгсөн хоолнд цогогдвол та нүд анилдэж байна. Би энэ байдлаа өөртөө сайн хэрэг хэмээн хүлээн авлаа. Дахиад жаахан унтаж тамир тэнхээг нөгөж аваад ажил амьдралаа цэгцлий хэмээн өөртөө хэлв. Хэн нэгэн хаалга цогоод угарн сэрлээ. Хажууд минь хэн чалга. Дутуухаасан хөшигний завсраар сарны бүдэгхэн туяа тусна. Аль хэдийн харан хувалцгож. Өөрийгөө ийм олон цаг нам унтчихсан гэдэгтэн итгэж ядна. Эхнэрийн хажуу өрөөнд байгаа юм болов уу гэж бодоод сэрснээ мэдэгдэх санаатай нэг чангахан шиг хоолойгон заслаа. Унтлахын өрөө бас босод өрөөнүүд маань анчилсан ямар ч гэрэлгүй харанхуй.
дахиад л хаалга тогшох ч юм ээ. Магадгүй эхнэр маань байшингаас гарчгаад орж чадахгүй гадаа гацчихсан болов уу гэж бодов. Тэгэд хөлөөн чирсээр очиж хаалгаа нээлээ те. Тэгтэл эхнэр маань биш байна. Ээрүү хүрлээ. Тэрээр ямар нэгэн зүйл хэлхийг оролдон ээрч гацсан байна. Бэж санаа зовж эртүр явдал дахиад уучлаарай. Би ч заав шинэ утас авч өгнө гэмэн хэлв. Арын байшингийн хөгсөг сонсмогцол би өөрийн ирэхгүй хэрд хийгээд явчихлаа. Юу гэхээ мэдэхгүй гайхан байтал хойноос эхнэр маань хурж ирээд үүдэнд зогсох хүрлээрүү нэг гайхан харснаа түүнд юу ч хэллэггүй өөдөөс нь хаалган хаажгав. Би ч марлаг дотор байсныг нь сая нэг юм ойлгож өөд хэсгийнхэн гэрлийг асан түүн рүү асуусан маягтай харлаа. Эхнэр маань ямар нэгэн тааламжгүй зүйл мэдэрсэн бололтой шаналж болгоомжилсан маягтай харагдана. Гэтэл энэ үед хаалганы гадна үлдсэн өнөөх ээрүү залуу маань арын байшингийн хаалга нээлттэй байна хэмээн хоолойгоо чичигнүүлэн хэлэхэн тэр. Би юу гэхээ мэдсэнгүй. Ерөөсөн энэ болж буй зүйлийг бүрэн сайн ухаарч өгсөнгүй. Арай өнөөх арын байшингийн эмэгтэй энэ хүрлээг явуулж намайг дуудуулсан хэрэг биш угаа та гэсэн бодол төрж бүр хөшөж орхив. Хэрвээ энэ үед өөрийгөө гадна талаас нь харсан бол үхтэл шиг хуухаад цагаан царай олж харах байсан биз. Энэхүү би яахаа мэдэхгүй зогсож байтал ашгүй эхнэр минь хаалганы дотор талаас чи одоо яв дахиж энэ дээрээ үзээрэй хэмээн унд утсан хэллээ. Марлагийн ууртай ширүүн дуунаас цожсон тоож тэрүү ямар тач мөнөх ээрүү хүрлээ дахин хаалга тогшилгүй цааш явж одлоо. Хэдрүүлж уугаад шардчихсан аятаа хамаг бие тавг өргөн. Арай хин сэрээд цаг харвал аль хэдийн өдөр болж гаж. Босож чадахгүй орондоо хөрвөн хэвдэж байтал тавгтай хоол барьсан эхнэр маань унтлахын өрөөнд орж ирв. Нилээд их унтлаа шүү. Сайхан амарсан уу? Сайхан. Үгүй сайхан ч гэжтэй. Дотор гэж авах юм алга. Өнгөрсөн шин арх уусан бол шаардчихээг гэсэн. За ямар ч гэсэн жаахан мэдээд сэргээ тав. Өнөөдөр хоёулаа гадуур зугаалнаа. Айлаарч орно. Ямар айл? Очиж үзээд л мэд. Би марлагийн үгэнд толгой дохин хариулаад өвнөө байгаа хоолноос дуртай дургу эдсэн болов. Ингээд дараа нь эхнэрийнхээ шаардлагаар хөлөөн чирэн хазгансаар гэрээсээ гарлаа. Марлаг модон дунд алхах дуртайг мэдэх болохоор би түүнийг надтай хамт арын уул руу гарахыг хүсэж байна таа л гэж бодов. Гэвч тийм биш байв. Тэр намайг хажуу талаас минь сугадан алхаж байшингийн хажуугаар тойров. Тэгснэн арын байшин руу гурав гараан цаагаад хоёулаа тийш оръё хэмээн хэлхэн тэр. Гэхдээ би мөнөх арын байшингийн хаалга нээлттэй байгааг хараад өөрийн ирэхгүй л голоор хүү төргөд явчихлаа. Тэгмэгцэн эхнэртэн хандан яагаад тийш орно гэж болохгүй. Бэлав тийш орохгүй. Чи ч гэсэн орж болохгүй хэмээн яаран хэлв. Хаалга нь онгорхоо байгааг харахгүй нөө. Хөршчин штэ. Орж танилцах хэрэгтэй. Тэгж байсан ч болохгүй хэмээн би бараг л чанга хашгиран хэлжихэд гэрлүүгэн бацж яргэлээ. Тарих толгой бод үсэрчихнүү гэлтэн ангалзсан өвдөж юу ч болдог байлаа гэсэн жаахан унтахсан гэхээс яарна. Эхнэр маань миний араас урамгүйхэн алхана. Арын байшин. Тэр байшингийн эзэн эмэгтэйн тухай марлаад хэлж болохгүй гэдгийг би сайн мэдэж байв. Бодит эсгэнч бадтай мэдэгдэхгүй байгаа арын байшинтай холбоотой үйл явдлын талаар эхнэртэй яаран ам нээх нь яавч буруу.
Жилийн өмнө нас барсан гочоо өвдөр баяшинд сууж байсан тухай хэллээ гэхэд түүнийг дэмий айлгахаас хэтрэхгүй. Тийм болохоор зүгээр л юу ч болоогүй юм шиг аяглаж эвтэйхэн шиг хот руугаан буцах тухайг аал бодох хэрэгтэй. Наан нь ердөө жаахан л унтаад тамир тэнхээгэнд нөхөд авахад болно. Шөн дахиад л хаалга тогшиж байна. Гараа ахын бүрэн сэрчгэж чадахгүй нойроо харамлан байтал эхнэр маань өлмий дэрэн гიშгэлсээр хаалга руу явчихлаа. Тэгснэн би чамд дахиж ирээд үзээрэй гэж хэлсэн байхаа. Хэмээн шивнэг шахам хэлэх нь намайг сэрэхгүй хичээж байгааг гэмээрээ. Дахиад л нөгөө мө ээрөө хүрлээ. Арын байшинтай холбоотой ямар нэг зүйл хэлэхээр ирсэн бол та гэсэн бодол төрсөн ч энэ удаад ямар ч мэдрэмж төрсөнгүй. Зүгээр л гүн нойронд дарагдаж юу ч үл ажран унтаад л байхыг хүсэв. Уг нь бодох шийдэх асуудлууд уул овоо шиг л их байгаа. Жалганд унсан машин, хил чимээгүй болчихсон зориг, мууяр шүглсэн арын байшин, компани өдөр тутмын ажлууд гээд өдөө төдий асуудлууд байна. Гар утастай болж аваад энэ бүхнийг эхнээс нь засаж эмхлэх хэрэгтэй. Гэвч яагаад ч юм энэ тал дээр төдийлөн яарсангүй. Зүгээр л дахиад хэзэгхэн зуурын амралт авч энэ бүхнийг хойш нь тавимаар санагдана. Бодох хэрэггүй, зүгээр л унтахад болно гэсэн хачин бодол надаас салах янз алгаа. Ингээд би өөрийгөө зөнд нь орхиод унтлаа. Хэрв та энэхүү зохиолыг яг одоо бүдүүн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоорой.